дахиад л би энэ алдаатай доголдолтой процессор энэ хоёр хүнээс үл хамааран бид нар одоо шууд энийг явуулах гэдэг л гэж харж байна л да. Улсын хурлын даргын захирамжаар байгуулсан төрийн албаны шинжилгээний ажлын хэсэг гэж байгаа. Бид шинжилгээг нэлээд нэн тэргүүн тавьсан юм чинь тэр ажлын хэсэг ямар байр суурьтай байгаа. Одоо энэ томилох хүмүүс, энэ одоо сонсгол хийгээд томилох хүмүүс бол улсын хурлын гишүүнээс удаан бүрийн эрхийн хугацаатай. Бид нар улсын хурлын гишүүд бөөнөрөө л ер нь энэ дунд шатны болохгүй байгаа зүйлс төрийн албаны шинжилгээг ярьдаг боловч яг энийг гүйцэтгэж хийх бүрэн эрх мэдэлтэй субъект нь төрийн албаны зөвлөлийн гишүүд болоод байдаг. Тэгэхээр бид энэ дээрээ нэлээд нухацтай хандах хэрэгтэй юм болов зүгээр ингээд нөгөө байдгаар нь ингээ юмыг явуулвал бидний хүссэн шинжил болохгүй. Тэгэхээр өнөөдөр ингээд энийг явуулах хэдийн амархан ч гэсэн би бол энийг дэмжихгүй байна. Энийг хойшлуулад бид нар төрийн албаны шинжилгээний тэр ажлын хэсгийг сонсъё. Яг ямар шинжил хийх гээд байгаа тэрний өөрчлөлтийн гарц гаргалгааг хай. Бид нар байнгын хорон дээр тогтоол хийж болох юм уу, журманд өөрчлөлт болох юм уу? Эсвэл хуулийнхаа өөрчлөлтийн тэрийг нь хэсэгчлээ тастаж болох уу? Өөрчлөлт оруулаад эндээ дахиад нэг нухацтай хандвал яасан юм бэ? Шинжил хий гिचээд яг л нөгөө бах байдгаараа юм хийх юм бол шинжил хаанаас ч гарч ирэхгүй штэ гэсэн ийм саналтай байна. Тэгэхээр би байнгын орооныхаа гишүүдтэй тэгээ энэ хоёр нэр дэвшигчтэй бас хүлцэл өчөөд одоо энэ хоёр нэр дэвшигчийг би хувьдаа танихгүй, энэ хоёрын чадамжаас үл хамааран энэ процесс өөрөө доголдолтой байна гэж үзэж байна. Тэгэхээр төрийн албаны шинжилгээ бид хий гэж байгаа бол энэ төрийн албаны зөвлөлийн гишүүдийн томилгооноос эхлэх ёстой юм шүү. Тэгэхээр байнгын орооныхан бүгдөө энийг хамтдаа хойшлуулъя гэсэн саналтай байна.